За UB Comedy-гийн squad хүрэлцэн ирсэн байна. За энэ нэвтрүүлэгт бас орох гэж удаан хүлээсэн байгаа. Тэгээд эхнийхээ шууд юу орох уу? Шууд бичлэг рүү. And confidence. Got a lot of thanks to give out here. Joe Biden. Foremost to my perfect wife. Яа, хүний ихнийг сая яагаад гэсэн юм бэ? Чихнэр нь араас нь өмсөйд байгаа юм шүү. Юу юм бэ? Болтой. Үгүй энэ сэтэд юм шүү. Чихэн дуртай юм уу? Тий, фэнцэртэй болов. Юу тийм нэр? Оо, юу шууд эндээс нь барьж байна. Юу н хүний бие хурцээд байдаг юм байна те. Ер нь гин биш заа юм болов. Яа. Ард түмэнтэй хурц үлчдэг юм байна те. Ер нь танд хурц үлчдэг. Юу яах гэдэг юм бэ? Байж. Банкны өөрөө. Би Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч дөөрэж. Яа, нэлээд ойрхон байна шүү те. Оо, энэ ард хүндээс ямар юу хүрд юм. Байх хүрд юм байна. Тэр охин ардаж байгаа юу вэ? Оо, наач юу болж ирж шүү. Pedophile биш юм аа жоохон тийм sexual harassment үзүүлж байгаа. Яагаад өөрөө ер нь үзүүлж байгаа мэдхгүй юм баймааргүй юм даа бас тий. А гэхдээ ийм өвөн нар байдаг шүү дээ хүүхдүүд ингээл хүнсч хүмүүсэл. Тэр бүр арай өөр шүү. Камерын уураас тий. Би өөрийгөө бүр барьж чадахгүй ингээд. Байдал талаар ер нь хэв мэдэх үү? Нэг мэдхгүй шүү. Америкийн дэд ерөнхийлөгч. Нуруунд дээр нэг шивэстэй гэдэг юм мэднэ. Joe Biden уу? Тий. Нуруунд дээр. Ямар шивэс? Арай хүүхдүүд гэ бичээгүй л үү? Йоо. Би бол нэр яг үнэ бидэн гэж уншихаас өөр юм мэдхгүй юм шүү. Би энэ яг юм биш баа. Бидэн. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч. Бидэн. Чи бидэн яа. Тэгэхээр би та нарт ингээд хүрдэн шүү. Чи ч угаасаа. Наас нэгэд зөвхөн Муухай. Би зүгээр задаж маа. Үгүй би бол эмэгтэй хүнд ингэж хизээш хүрч чадахгүй. Амир эвгүй өгөхгүй. Би одоо ингээл те юу вэ гэл энэ бол муухай тийм бэлгийн шин чанартай санагдаж байгаа сте. Би ингээл бол угаасаа ингээл сайн нөө. Би бол читэй ингэж мэдлдэг гэсэн сайн нөө байлаа. Сэвтэй. Ирүү гэж ингээл дараа нь хангарах гэж үү. Хоноос нь ингээл энэ жил хэд хүрч байгаа лээ эдрэг. Гэхдээ батачи баттай тэгж мэдлж байгаа шүү. Гэхдээ эрэгтэй хүн байж тээ те. Эмэгтэй хүний яг энэ хэсэгт хүрнэ гэдэг чинь бүр аимшигтай үйлдэл шүү дээ. Ер нь бол амар аимсгаад. Фу яа. Яа заасаа. Сайн байна. Яа. Хідүүлээ гэж байгаа. Маань сонгодог асуултууд байдаг гэдэг. Гараа хайч. За энэ юу үзээд. А эрэгтэй хүн үзээд шүү дээ. Шилэн аваад харж байгаа юм шүү. Тийм. Салтагаад хэлцээ эрэгтэй хүн үзээд. Юу үзэж байгаа гэсэн чи юу жишээ? Хотлоо юм. Өөрчлөнгүүтээс хариллаа тий. Тийм шилэн дээрээс шилэн дээр нь харагдаад байна тий. Юу вэ? Нохоо. Гэтэ одоо энэ утсуулыг үнэхээр яг тийм юугаа болцоо. Одоо гэл охтуудын Facebook дээр, Instagram дээр ингээл ямар биеийнхээ эсвүүдийг ил тавьдаг болцсон байлээ тий. Тэгээд яг ингээд эрэгтэй хүнд бол ингээд үзэхгүй байхад айгу хэцүү байна. Үзэхгүй байхаа аргагүй ингээд пан гэл өөдөөс гарч ирээл л та бүкс хөх гэл ингээд харагдаад тийм чи амар хэцүү тэгээд. Гэхдээ яг ер нь бол үнэн шүү дээ. Би саяхан нэг бас стори хийсэн. Одоо нэг эрэгтэй хүмүүсүүдийг ингээл янз бүрийн хүүхэн үзлээ, янз бүрийн юм үзлээ гэж охтууд айгу их ингэдэг. Би тэ саяхан нэг стори хийсэн байхгүй амар лаг битэй дөрөв үзсэн үү тэр сториг санаадаг үзсэн. Лаг дөрөв битэй амар бүр секси дөрөв битэй царилэг дөрөв залуу ингээд санаадаг байхгүй. Тэгээд санаадаг. Тэнгүүд турник нь юм ногоон өнгөтэй байхгүй. Тэгээд би сторин дээр гэхэд турник нь ямар өнгөтэйсэн бэ гэсэн хин ч хариулахгүй шүү. Хүүхнүүд гардчихсан шүү. Тэгэхээр тэр дөрвөн залуу хараад тэр турникийг хараагүй л байхгүй. Тэгэхээр дүндээ дүн болж таарж байгаа байхгүй. Ер нь эмхтэн ч гэсэн хардаг л байгаа байхгүй. Тэгээд тийм болохоор нэг тийм өөр шалдуу үзээд энэ чи ч шалдан залуу үзэлтэй ажууд зөндөөл шүү дээ интернет дээр дүүрэн шалдан залуу. Энэ охин хэлэхэд бол шилээ авчгаал гэж хэлж. Тэ өөр яах вэ тэ. Миний л амьдрал байна да. Oh my friend. Дахин дахин.
Шоуцны маргааш. Нэр шоуцны маргааш юм болов. Нээ. Би өөрөө талдж байгаа юм шиг л харж байна. Тэ яах вэ? Тэ. Яа хэлчих. Шоуцны маргааш. Нэгц яг юурэл үүдэг л да яасан. Яг өөрчлөгддөг юм лээ. Тэгээ уугаад ирэнгүүт юмс яриад нэг юм байх хэвээр өмнөөсөө хямдхан юм шиг санагддаг гэсэн. Тийм, нэг зураа боломжийн харагдаад. Шоуцнаас гаднаас ковидын үед бас иймэрхүү байдалтай байсан. Тийм, ковидын үед яг бүгд юм болсон шүү дээ. Яг станаар ковидын үед бүгд юм болсон. Би бол яг энэ манай шинэ жилийн хөтлөгчнөр байна гэж. Йоо. За, TikTok. Адуу юу. Юу болоод байгаа вэ? цай идэсэн цагаас. Эхнэр нь ингүүл тийм. Ваа хэрэгч. Ер нь бол дандаа юм юбктэй байхтай үзүүлээд байгаа юм. Уга юбктэй ш зүгээр. Челленж маяг юм байна. Гинт л урд нь ингээд Энэ залуу ямаа өргөж цацсан. Ихтэй ер нь дандаа фитнес хийдэг асуулт юм шиг юм тий. Энэ хамгийн зөв реакшн ба штэ. За зөв шот. Бүр хоёулаа. Зүгтээ сaalч шүү. Тэсэго. Би гинт комедигээ орчихсон. Би хүлээ явах удаа. Маа тэгээд зогтсон шүү дээ. Насаараа ярина да тэр чи дээр таац дээр. Гинт орж ирсэн. Тоглолтоо эхлэв дээ шээ. Тэр нь юхтэй ийм юм хийж байгаа гэдэг чинь яг үнэглүүд яг эрэгтэй реакцыг харна нөө ингээ яг өөдөөс ингээ хөөрхөн ирж байгаа шүү дээ. Тэр яг эрүүл эрэгтэй юм байна нэр гэсэн. Тэр залуу амар гой санагдлаа. Шууд гараа шууд хойш шидтэй. Тэр айгаа гой санагдлаа. Гэтэ нэрээсээ ингээ гинт ихнэр чинь ингээ гинт ингүүл бас сонирхолтой л ахтай зүг зүгээр ээжсэн аа. Тэгж ингээ оддог гинт. Гайхна. Тэгээ дахиад гурав хөх. Ахаас үр явах те өөр хийж чадах юм байх шүү. Тий. Юу болоод байна л гэж камер хайгаш. Чиний TikTok-ийн бичлэг хаана нийт. Яа. Бүрээ хоруу болгоод ирсэн баацсан. Хоруу болно. Хойцсон байх. Сол байна шээ. Хоруу болно хойцсон. Юу гэсэн бэ? Эдгтээ өөрөө баг. Яа, бүрээ зоош. Энэ яг жаргал зовлоно гэж. Энэ хитээс жаргал шүү. Жаргал ихтэй зовлон болдог. Тэгээ ингээ удаан гिचгтгэхэр сүүлээрээ бүр гिचг шиг ингээ өвддөг штэ ингээ бүр болигээ бүр ингээ саяда гоож гэдэг мэдрэмж төрөө. Зогсохгүй инээдэг амартай нэг юм бинийхээ ярьж байгааг бүргээ зогсохгүй нэг үг хэлбэл бүр инээ. Тэр үрг амар дотор болоо чи. Тийм билгээ те. Татдаг бүргээ болио баярлаад. Та нар тэгдэг байсан. Зүудэндээ инээжсэн юм шиг. Зүудэндээ Би ч нэг явж магадгүй ч. Та инээч. зүудэндээ жоо амар ч юм шүн байцсан зүуд зүгээр хаваа. Гэт явчихсан. Наач ямар юм болчих юм. Би бүр баг ахтай амар инээхэрээ бүр ингээд илүү хөшөөд ингээд барих болохоор өмдөндөө шууд шийдчихсэн. Оо. Шууд саттай. Нэг удаа жоохон бах найзтайгаас инээлтэд ингээд бүр шээх гээд тэгээд барьдаг аахгүй үзүрэн. Гарахгүй мэр тэгс чи бүр задарч. Барьж болохгүй шүү. Би бас барьжсэн юм байна. Яг ингээд бүр яг нэг уут нь ингээд дүүрээд. Яа ингээд өдрөгөө дэлгэмш. Компьютер руу цацраа. Салуухан сэдвүүд энэ 7 хоногийн халуухан сэдвүүд багш байна. За папараццигийн залуу гүүгээ явж байна. Тийм шүү. Энэ солиотой болгож. Шангрила дээрээс. Араас юу орж ирж шүү. Манай эмэгтэй бас байнгын гоё харагдчих шүү те. Тэгэл Амьдрал бол түүний тайз юм байна.
K-pop-ын талаар ярьж. Одоо шүүмжлэгийн занзын бүчиг болсон. Манай кайч амар царайлаг үнэхээр бүр дэндүү хөөрхөн хооронд бид Манай кайч storyn дайсан. Тэгээ таач харсан байлгүй дээ бүр дэндүү хөрөнгө бас дээ. Бид хоёроор даа судлуудыхтэй байгаа даа гэдэг шиг дээ кай. Тийм нөгөө бит хийдэг. Хэрүүлийн шалтгаан хаагаад байна. Монголчууд бит хоёрыг хоорондоо хэрэлдүүлээд байна. Тэ. Чамаас Юу гэсэн байж та? Тийм өөрөө ингэ хэлж дуртай байна. Яа, тийм шүү дээ. Бас K-pop гэдэг нь усгийн талаар хэлж сонсдгийн задлын кай гэдэг нь урамтай зүйл юм. Манай папараццигийн залуу юм буудал хавцаал явж байгаа юм тийм. Тэгээ энэ одоо үнэтэй бодлоо гэж тийм нэг оруулахгүй шүү дээ. Амар зохион байгуулалттай бүр арми гэж байгаа байхгүй юу? Монголд бүр юм K-pop арми байгаа. Тэгээд тэд нар бүр ингээд одоо Миссэми тэн нэр ус одоо өөрийнх нь хувийн гар утасны дугаар, хувийн имэйл хаягийг ингээд оруулаад тэнгуүтээ бүр солонгос хэлээр, англи хэлээр яг юу болсон талаар бүр ингээд бичээ. Тэгээ бүр ингээд хэдэн мэйл явуулсан гэлээ баг хэдэн мянган мэйл явуулсан гэж лээ тэр 80 макс. Йоо. Сая юугаар зайсилийн тоглолтын дээр битээр 80 мянган мэйл. 80 мянган. Нэг сториноос болоод заяа. Яаж яхад бүр нөгөө нэг тэр мэйлийнх нь темплейтийг бүр ингээд бэлдсэн заяа. Тийм зүгээр ингээд одоо зүгээр энэ темплейтийг ингээд ашиглаад 60-70 мянган бас фэн тивүүтэй гişүүдтэй ямар Facebook групп байт юм биш үү? би бас яг тэгж бодсоо яг амар хит ингээд шүтээд байгаа юм бол бас жоохон буруу. Гэхдээ яг хүүхдүүд бол тэгж байгаа л том болоод тэгэл гайгүй болчдөг л доо. Тэгэхээр бол нэг бас нэг сонирхол гэдэг чинь нөгөө цаг хугацаадаа өөрчлөгддөг тий. Бас магадгүй урт хугацаанд байна, богино хугацаанд байна. Би ч гэсэн солонгос дуу гэж амар сонсдог юм л тий. айл хамтлаг сонсдог. HOT тий. JTL сүүл JTL гэж бодлоо. AC Соо жорт юм аа. Тэгтээ яг би яг үнийг хэлэхэд нэрээ HOT ч юм хамтлагаа бас мэйл зэл бичиж гэж боддог гэсэн. Яг ч нэг юм тэр үед мэйл хийгээ би тийм хожуу нээс юм. Яг үнийг хэлэхэд брит нэрээ бас нэг бичмээр санагдаг. Хагийн болчихлоо гэж. Өсвөр насны нэрээ яг би нэг бас буруутгахгүй юм л та. Яг үнийг бичмээр санагдаад байхгүй мэйл зэл. Ямар нэгэн шалтгаанаар ямар нэгэн байдлаар тэр хүнтэйг нэг холбогдмоор байдаг байхгүй зүгээр. Нэг сэжмэр ч юм уу те. Нэг өмөрөө зүгээр яалтчгүй тэрэн зүгээр яг мисс юм байсан байхгүй яг. Ах эгч нарыгаа ойлгоорой, дүүнэрийгээ ч гэсэн ойлгоцгоё тий. Тийм би бинийгаа ойлгоцгоё. Яг энэ бас нөгөө нэг хит эмзэг гэх юм уу тий нөгөө нэг тийм жоохон шүүмжлэмэр юм байгаа даа. Бусдыг хит ингээд нөгөө өөрийнхоороо байлгах гээд байгаа нь тий. Одоо бусдын үзэл бодлоо өөр гэж болно шүү дээ тий. Тэрийг магадгүй жоохон болох ч юм уу эсвэл юм жоохон буруу илэрхийлсэн байж магадгүй. Гэхдээ хүн болгон яг өөрсгч юм биш гэдгийг бас дүүнер маань ойлгоосоо тий. Тэгээд бид нар ч гэсэн та хэд байгаас ойлгоод ингээ гоё хамтран ойлголцъё. Монголдо амьдарч байгаа юм чинь тий. Эв нартай бай бас тий. За хин чинийг өмөрөөгүй шүү зүгээр бид нар ингээл өөрсдөө санал бодлыг хэллээ. Эй Хин торрент за Монгол ер нь гадаад ерний дэлхий дээр Монгол зам бол өстой хүний мод дуртай устыгаа харж одоо жаж хийж гэх юм уу өөрөөсөө хавахгүй юм биш өөрс бүр аим шиг бүр долоо straight out долоо бодол гэмээр хүмүүс юм байна. Straight to долоо бодлоо. Straight долоо. Би яа өстой манай хүн жоохон too much л та. Гэхдээ хаяад энэ охины ярьж байгаа юм жоохон үнэн байх. энэ охиныг яасан юм бол яагаад Энэ охин чи эртний шүү дээ ер нь. Энэ охин нөгөө нэг торрент тэгээ мэднэлтэй наттай зургаад аруулаарай маруулаарай гэдэг охин ч мөнгө төлж Ինչ болоогүй зүгээр л ээлжид нэгэн лайв. ээлжид нэг нь лайв. ээлжид нэг нь 1400 500 амар тий. Монгол хэлний сайжирсан байна тий. Гэхдээ ер нь хаяад одоо энэ охины ярьж байгаа юмуд үнэн байдаг. Манай хиний Асар жамагийн ярьж байгаа зарим юмуд бас үний юм ярьж идэв ш таяада. Үнэн. Дандаа хотлооч ярьж явах гэдэг. Аа үнэн ярьдаг баха. Тэгээд түүний ярьж байгаа юмуд сонсохыг сонсоод сонсохгүйг нь хаяад те үцхийн үзээд. Гэхдээ яг одоо хин дуртай лайв хийдэг болчихжээ тийм бүр нэг зүгээр л камера асаагаад юу гэж илэрч чад болж байгаа юм тийм. Ер нь бол хүмүүс яагаад ийм одоо ууртай комент бичээд байгаа нь бол яг үндэ торрентос болооч биш.
Торетийн сайн сайхан нэг хүсэгдэж биш зүгээр л өөртөө амар бухимдалтай байгаа болохоор тэрийг л зүгээр ялгчлуулж байгаа. гадагшлуулах тийм зүгээр нэг юм юу сууг болчиход байгаа байхгүй тий. За boyfriend I'm sorry I love you. Оо. Юу вэ? Асуудал. за баахан яриалах шиг байна тий. Эргэн тэр хавроогийн хамаг юм хам чимж яриал. Тэр бамбар цааны талаар л байна да. Эмхтэн хүнсэг уучлаарай гэдэг юу сонсч байсан юм уу? Худлаа юм дээр худлаа сонсч байсан. Аа тийм ч. Чи сэтгэлээ уучлаарай гэдэг гуйлтж бас хоол штэ. Яа, эмхтэн хүний бардам цан гэж нэг юм байж тас тий. Гэтэ одоо яг эмхтэн хүний хэлдэг үг хэлээ. Яг ясам дээр тэл эмхтэн хүний л зүг бид шүү. Тий. Их юм уу? Эцсийн бүлэгт юм байна. За одоо тий. Одоо тэгээд ингээд яг ингээд уучлахгүй одоо. Наа чи хэлчихэж байгаа байхгүй юу? Тий. Үгүй тэгэл эцсийн бүлэгт тэгэл юм яг ингээл Энээс олж маш олон асуудал нэрээ салж байгаа. Энэ хизээ шийдэгдэг асуудал. Би энээс уучлалт гуйчгаа минь. тийм те нэр уучлахгүй I'm sorry I love you. Миний зүгөө гэсээр байгаа те салаад тэгээд окей за. Юу вэ? Oh my god ямар гоё. Гэрээс давхар зогсоолоо. Оо ямар гоё. Энэ айл болсон юм бол Шийдлийг Япон бонлах. бол гарч ирсэн тий. Тийм авцал газар. Тийм ямар аймаг даат мацтай юм тий. энэ ихтэй үнэхээр газаргүй болцсон усууд юм. Хүсэж авчих юм биш л энэ да тий. Тий. Яасл. Үгүй гэхдээ ямар гоё юм. Улаанбаатарт аль хэдийн хэрэгтэй Тийм болчихжээ. аль хэдийн хэрэгтэй болсон зүйл байхгүй юм чинь. Энийг тэг одоо байрныхын сүүхэн хийчих юм бах та. Энэ л үнээр Оо өстой гоё юм Энэ байна. бол маш ганц хоёрын тест мэст л ах юм. Баян Тийм. Энэ гэхдээ Монголд амар хэрэгтэй юм шүү дээ ер нь бол. Ингээл өдөр машинтай гараад ажил амжуулъя гээл зогсоол нь олдохгүй. Тэгэл нэг юм тойрол ингээл яваал энэ. Тэгэд нэг хальт тавиал ороод ирэх хоорондор ачаал очингууд өөд 60,000 төгрөг нэхэл. За энэ бол Ана юу ахгүй те нэг малгай ах. Oh shit. Яа нэг таруу нагсчуд юм. Яа, чичээдээ. хатман вэжтэй Бүр нүрээ гаргацсан юм те. хатман гараад шүү дээ. Хичээд дээ. Энэ бас гэхдээ ер нь Фанил хамгаалахаар л юм. Будаа болохгүй юм. Энэ нэг юмхнаар юм хийн гэдэг чинь л энэ байна да. Сэтгцэн л шүү дээ. Яг аюулын тийм нөгөө хамгаалахгүй л ахaltaа унж мөн бол Дэлгүүрийн камер явсан. Дэлгүүрийн камер явлаа. Яа. Анаа зүгээр яг гин. Оо энэ ихтэй ямар аим. Про шүү дээ зүгээр. маань наран туулын урлагч нар шүү. Ямар амар орж ирж Ихтэй байгаа юм. эвлэх юм байна те. Гар мар аяга гоё орж. Энэ Ихтэй ямар ч мэдлэлтэй юм а тий. энэ хүний хөдөлгөөнийг дагуулж хөдлөөд байна. Бараг мөнгөний авснаа буцааж хийх гэдэг юм. Сайн юм. Гэтэ даан царайгаа нуусан гол. Үгүй гэхдээ энэ ингээл манай монголч гэсэн байнга юм болгооч нь байж дээ шүү дээ. Би наран Тэр юугаараа дутах юм гэж байна. Би наран тул дээр хүний цогноос юм болгоож байхаар төө гэсэн чинь миний хажууд явж исэн нэг хүн ингэсэн оолоо хилдэхгүй маа гэсэн шүү. Би тэгээд ингээд Нэг ч мэдчихсэн. Хилдгэлтэй одоо бол. яагаад Хэлэх ёстой шүү дээ. хэлэх ёстой шүү дээ. Хэлэх ёстой шүү дээ. Тэгэд эднээс ч бүр амар юм бэл зүгээр ингээд дагч явж байгаа л ингээл ээж хоёр юуны сансрын ийм артаас доошоо 64 рүү ингээд алхаж байдаг байхгүй юу. Тэгээ би ээж намаа ингээд сухтцсан. Тэгээд ээжийн цүнх ингээд битэрийн гол тэгсэн чинь бурхны амрлаар заяа. Бүр үнэхээр бурхны амрлаар миний гар ингээд цаанаасаа бүр ингээд чилэгдээд ингээд 50 гэдэг юм шиг мэдрэмж төрөөдсөхгүй надад. Би бүр ингээд яг бүр ингээд чилээл би бүр ингээд гүрийгээ явуулсан. Тэгээ бүр ингээд чилээл 50 гээл байгаа юм шиг тэр би ээжээгээл яг ингээд харсан чинь дээрийн гол ээжийн зүрхийг онгойлгоцсон ингээд дагцсан явж байгаа чинь. Йоо. Хөөе чи гээл ингэсэн чинь босчихно. Өө яанаа гүнхт яваад үл яах вэ? Хамгийн амар нь ээжийн зүрхийг ингээд онгойлгоод ингээд дээдлийн онгол цахилгаан онгойлгоод билүү 2 сая төгрөг авчихсан дээр. Бага ахтаас нөгөө автобус дотор ингээл холгоо хийж байгаа ингээл хөө юм уу гингүүд амар яаж занж мандаг гэсэн ч тийм. Алан бритик амнасаа гаргаж ирдэг. Янз бүр яад болсон. Гэхдээ ер нь бол хэлж явах хэрэгтэй шүү дээ. Тэгээд хэлэх ёстой л та. Хэлээ одоо бичлэг мэтлэгтэй яга цагтаа мэлтад нь барьж. За сүүлийн бичлэг. Яг.
За бүгд метро. метрон бүгд суулаа нэг авах хараад байна тий. Яа юм бол. Реклам ээ тий. Энэ одоо тэг ямар Тэр яг ингээ хүмүүс метронд ингээ хоорондоо би нэг таасан хүмүүстэй ингээ тусалж ийна ингээ тэг ингээ зайг нь тавьж өгөөд ингээ магадгүй ирээдүйн хосууд ч юм бол Манай яадаг тий. Тэсүүн мөрөний бас гэж. чамайг ард түмэн мэдэн ч шиг тэгээд чинь. Одоо ч мэддэг болсон л да. яг Гадаад гэдэг ямар өөр ч юм аа. мөрөний бас цэцгийн талаар ярихгүй. Гэхдээ энэ бол яг бас юм биш юм бас. Бас шүү. Энэ хоёр Москвад метронд амар их ингэдэг шүү. Яг хөлбөө дээ амар их тий. Ингээд зогсож байгаа гот хажуудлаа шууд ингээ оцсон буцаар ингээ бичээд ингээ тэгээ харангууд сайн уу танилцуулах гэл янз бүрийн амар их. Тэгээд ингээ зөвөр ингээ би бинийхээ өдөөс энэ харж сууж байгаа ингээ амар их тийм юм хардаг байхгүй ингээ хажуунаас ингээ инээлдэл хичээл нэг ингээ даашаад тийш. Тэгээ бүр юм ВКонтакте групп байдаг заяа. Московская метро гэх ингээд одоо жишээ нь би ингээд зургийн дарангуудаа шууд энэ залууг таних уу маних уу гэх ингээд тэгээд тэгж хоорондоо амар их танилцсан шүү дээ. Монгол автобус гэдэг бас Facebook групп Москва. нээж. энэ чацгыг харсан. Энэ борны басыг таних уу гэж. Гэтэ ийм үзэж үнэхээр итгэсэнгүй би л ингээ герман мармаас дилдон байлт цухуцсан юм болоо яасан болоо гэж. Заавал нэг асуудал байх. Үдээд тахаараа. Тэ нэг юм бон боссон ч юм нэг юм асуудалтай байх шүү. Ингээд дуусгаж өөртөө Асуудал байгаа байдаг. гол юм гарсангүй. Чад тэр гурван залуу зодуулж байгаа видео хангалттай бус байна уу? Дахиад үзэх үү гэж ан тавиад төгөө. Яа за байла. Эй за Хитэж миний бодсон юм байсангүй тий. Power дөрвөлчин гэсэн жаа. Тийм би тэгээд Яг л бата удаач өгөхгүй чи. энэ нөгөө нэг юуних би энэ за би одоо веб гараа. Гэтэ энэ бол яг хамгийн гоё нь шүү. Яг одоо гарч ирээ. Бас энэ Icos-их гарах таахгүй нэг. Юу гэсэн үг? Одоо Icos Brand Icos гэдэг тамхи гарчаад байгаа шүү дээ. Хэдийн брэнд байхгүй. Энэ тамхиас гардаг Энэ бол тийм. ерөнхийдөө бол ер нь веб дундаа хамгийн Pink lemon. чанартай гэж би бол надад гэж үзэж байгаа. Because энэ Никотин агуулсан гэж тий. Никотинтэй байна. Манайхаа Энэ нөгөө нэг та нар ингэдэж шүү. Никотин донтуулдаг шүү. Та нарын вебнүүдийг юм нэ штэ. Одоо ингэж гарах зориулттай юм шиг байл ш тий. grapefruit Хаашаа гарах? Тамхиас гарах. Тийм үү. Тэгэхээр гарыг энэ гаатай юм. энийг биднэрт өгж байгаа юм. Зүг ойлгож байна. гах удаа. За баярлалаа. Баярлалаа. Вау. HQD Mongolia-г HQD тий. HQD. компани одоо юу яаж байгаа Оо за. тийм ээ. Тэгээд энэ бол нөгөө нэг Юу яг тавьж байгаа. Амтлаас гардаг. Тэгээ энэ бүтээгдэхүүн никотин агуулгадж байгаа. Никотин бол донтуулдаг химийн байд шүү гэж анхааруулсан байна. Тэгээд яг гоо надад болохоор нэг талаараа зүгээр нөгөө хүмүүс яг ингээд тамхитаа тамхины ишээ хаяалт энэ тэнд ингээд Арай зэрэг хаяа. хэрэглээвсэн. Энэ бол арай соёлтой болж байгаа хаа тий. Бас ингээд энэ тэнд бол ер нь залуучууд нэлийн хэрэгэлдэг болсон мөлий. Ингээл дотор баар маарн ч юм уу ингээл Алин их. агуулж байгаа. Алийн хавтаар. Энийг хоо. Тэгээд HQD гэдэг компаниг бол би сайн мэддэг байхгүй өөрөө. Энэ компанитай би Монголд Москвад захта бас ажиллаж байсан хамтарч. Энэ компаниг мэдцэг аягүй сайн мэддэг болохоор би одоо энэ гадуур янз бүрийн веб байгаа даа шүү дээ. Бид нар яг хуу бас хүрлэх л та нэг хүнд нь халдаад явах гэхдээ энийг бол би хувьдаа Scratch me гэж тийм. зэн мэддэг болохоор дайггүй гэж одоо. Тийм орсоор бичсэн. Тийм ер нь сайн гэж би ойлгож шүү зоргсон. За ингээд UB Comedy Squad-аараа амар санаа Squad Reaction шоуд орлоо. Тэгээд гоё байлаа. Бас сонь бичлэгүүд Олон үзлээ. төрлийн имжлэгүүд үзлээ. Зарим дээр нь ойлгочихлаа, зарим дээр нь нийлээ тий. Зарим дээр нь бол бүр зочирдлоо. Тэгээд тэгээд манайхаа манай ангараг Оля, Jackie болон миний би байлаа. Тэгээд UB Comedy-гийн имжлэгийг үздэг бол та бүхэндээ баярлалаа. Бүгдээрээ маска зүгээрээ, гараа угаагаарай.
энийг бүгдээрээ хэвшүүлцгээе манай залуучууд зөвхөн корона гэлтгүү бас ер нь Амьд сүрээ. өөр халдвар нэм бактериас бол хамгаална те. Тэгээд өвөл олгонл нэг манайхан чинь нэг тийм гадуур амар вирус явж чинь тийм Амар ингээд байна гээл те. Тийм. Тэгэхээр тэрийг багасгах бидний одоо нөгөө им авах тэр зардлыг багасгах хамгийн энгийн арга бол яг маска зүвчих те. Тэгэл болоод тэгээд олон нийтийн газраар бид нар бас өөрсдөө хариутай өөрсдөө хамгаалаарай, хайртай хүмүүсээ хамгаалаарай манайхаа. Тэгээд одохгүй уулзцгаая. Тэр баяртай.